Монголын төрийн жолоог 90 жил атгаж яваа гэгддэг Монгол Ардын нам татвараас ангид бүсэд нуусан хур их хөрөнгөтэй эрхмүүд болох Цогтбаатар, Сүү Батболд, Очир сүх, Дэлгэр сайхан зоригт нарыг энэ жилийн улсын хурлын сонгуульд өрсөлдүүлэхээр нэр зан сонгосон. Тэдний хэлж байгаагаар офшорт данстай байх нь муу зүйл биш мэтээр ярьж иргэдэд ойлгож байгаа. Харин цагаан борин жилийн хувьсгалаас хойш төрийн жолоог атгалзаж яваа ардчилсан намын хувьд офшорчдыг дэвшүүлэхгүй гэж ярьсан ч алдарт офшорчин Баяр Цогтыгоо Сэлэнг аймгаас сонгож араас нь Баттулга, Бат Эрдэнэгээд тодорхой бус хүмүүс мөн л сонгуульд өрсөлдөхөр боллоо. Дээрх офшорт данстай болох нь батлагдсан хүмүүсийг шалгуулах хүсэлтэй хууль өмгөөлөгч Ганхуугийн Батбаяр холбогдох газруудад мэдэгдсэн ч сонгуулийн ерөнхий хорооноос эхлээд дарга нь тодорхойгүй байгаа. Авилгатаа тэмцэх газар асуудлыг шийдвэрлэх мэтээр өөрсдөөсөө холдуулжээ. Тэгвэл хөрөнгө оруулгынхаа мэдүүлэгтээ хаанаас ийхүү хөрөнгөчсөн нь нууж үл тайлбарлаж байгаа эдгээр их хүмүүсийг ард иргэд сонгохоос татгалзаж байна. Ер нь одоо ингээл нууцаар гадаад данс нийлгэж байгаа. Улс төрийн түвшээдүүд хэрэггүй шүү дээ. Тийм л бодлоо. Ямар ч бизнес хийдэг хүн ер нь хэцүү шүү дээ. Тийм их мөнгө олно гэдэг. Бизнес хийн гэдэг чинь за яг л 90-ад оны үед л их ашигтай байсан юм. Одоо бол тийм ашигтай бизнес гэж хаа байгаа. Толгой багтахгүй. Бидний үед л толгой багтдаг. Ер нь төвшүүлэхгүй л гэж бодож байна. Хууч өмгөөлөх Батбаярын тэр одоо ярьж байгаа тэр тэмцэж байгаа тэр тэмцлийн хэлбэр тэр офшор данстунгуудын эсрэг одоо хийж байгаа ажил үйл ажиллагаа бол зүйтэй ардны хэсэгт нийцэж байгаа ажил гэж ойлгож байна. Би өөрөө хувьдаа тийм бодлоо. Шалгуулсан л дээр шүү дээ. Тийм шалгуулсан л дээр гэж бодож байна. Авилгатаа тэмцэх газараас өөр шалгадаг газар байдгүй. Тэр ч одоо тэгээд улс төрийн хүмүүсийн захиалгаар л үйлчлдэг байгууллага юм шиг байгаа шүү. Яг шудраг үннийг гаргаад ирнэ гэхэд бол итгэхгүй л. Тиймээс одоо ингээд дарга нь хөмдөгдөхгүй, тэрний шийдэхгүй тэгээд дааш ингээд явсаа байл. Тэгээд их хурлын сонгуульд дуусгахыг л хүсэж байгаа юм байна. Тийм л юмар яаж байгаа юм бэ? Тэгээ одоо даргагүй газар юу шийдэх вэ? Бид нар бол энэ асрын хэмжээгээр баяжсан тэр баяжсан бүх мөнгө аваачаар гадагшаа гаргаад энэ ард түмний одоо үерүүлэх тэрэл нөхцөлийг бүрдүүлж байгаа гэсэн үг. Тэр офшор данстай гэдэг улсуудыг бол сонгуульд би сонгомооргүй байгаа. Миний үзэл бодол бол яагаад гэвэл тэр чинь одоо татвараас зайлсхийгээд тэр чинь одоо өөрийнхөө татварт ингээд татвараа төлөөд явж исэн бол өшөө ард түмэнд энэ ядарсан ард түмэн зээл болж очдог ч юм уу одоо хүүхдийн цэцэрлэг сургууль барьдаг ч юм уу ийм хэрэгтэй юм зарцуулах байсан юмыг тэгэж нууж явсан улсуудыг бол дэвшүүлэхийг хүсэхгүй байна. Улсуудад уриалж офшор данстангуудыг битгий одоо их хурал нэрийн юу дэвшүүлэх нь буруу битгий ингээд саналаа өгөөч гэж хүсэж байна. Ийхүү 4 жилд нэг удаа хэрэгждэг үндсэн хуулиар олгогдох эрхээ эдлэхдээ иргэд намуудын шахааны хүмүүс буюу офшорчдыг сонгохгүй гэдгээ илэрхийлээд байна. Харин сонгуулийн ерөнхий хороо дээрх офшорчдыг сонгуульд оролцуулахгүй байх хуулийг мэддэггүй юу эсвэл мэдсэн ч мдээгүй мэд. Нүдэнбалаа чихэн дүлий байна уу? Хуулиа хэрэгжүүлэхгүй байгаа учраас ийхүү хууль чөмгөөлөгч Батбаярын хуулийн тайлбарыг хүргье. Офшор данстай, хоригдсон данстай хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй байх уг нь бол хууль эрх зүйн орчин байгаа. Хуулиасаар хөрөнгөчих мөнгө угаах гэсэн гэмт хэрэгүүд бол эрүүгийн хуулийн заагдсан байгаа. Мөн авилгалын эсрэг хуулийн 12/7-1-ийн 8 үндэслэлгүйгээр хөрөнгөчих хөрөнгө оруулгын мэдээллийн үнэн зөвөр бүглэх үүрэгтэй байна. Гэтэл одоо энийг яхаа зүгээр намуудаас нь дэвшүүлж болно л да. Сонгуулийн ерөнхий хороо энийг нэр дэвшихээс татгалзах бүрэн үндэслэлтэй. Сонгуулийн ерөнхий хороо юу гэж татгалзахын эхлэлээр зэрэг тухайн нэр дэвшигч нар бол өөрсдөө офшор гэх одоо бүсээсээ тэр дансанд байршиж байгаа мөнгөнийхөө тоо хэмжээг дурдсан энэ мөнгөний хуулгыг тухайн банкнаас авчирч үнэн зөв бодит болохыг батлах хэрэгтэй. Монгол улсын сонгуулийн ерөнхий хороонд авчирч хөрөнгө оруулгын мэдээлэл дээрээ тусгах хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд бол бүртгэж болно. Ингээгүй тохиолдолд бол сонгуулийн тухай хуулийн 129-ийн 5-д заагдсанаар татгалзах бүрэн үндэслэл бүрднэ гэсэн. Дээрх намын эрхмүүдээс гадна Сэргэлэн, Бат Зориг, Нандин, Бадамхамд, Бат Очир, Шагдар дулам-нар Монгол Ардын намын гишүүдийн гэр бүлийн хүмүүс хамсаатнууд. За улсын хурлын гишүүн Сүү Батболдын төрсөн ах Бат Очир, Бат Зориг, ерөнхийсээ дасан баярын охид болох Нандин, Бадамхамд нарын нэр татвараас ангид үсэд бүртгэлтэй байгаа юлээ.